гайхалтай. Үүсгэн байгуулсан түүхээ хуваалцсанд баярлалаа. Мэдээж үйлдвэр бүтээн гэдэг амаргүй даваа. Энэ хүртэл үйлдвэрлэлээ хөгжүүлж, өргөжүүлэхэд тулгарч байсан сорилтуудаасаа та бидэнтэй хуваалцаач. Ойлгож байна уу? Үнэхээр уучлаарай. Би энэ асуудлыг удахгүй шийднэ. За тэгж л үзээрэй дээ. Чамайг ямар хэрэгтэй том зүйл хийж байгааг ч ойлгож байгаач. Бизнес бол бизнес шүү дээ. Оо, юу болов хаа? Түрээсээ нэхэж байна. Энэ жил ургац муу байснаас болоод бидний төлөвлөсөн бүхэн болсонгүй шүү те. Зүгээрээ миний дүү. Ах нь аргыг олноо. Миний дүү харин бүтээгдэхүүнүүдээ сайжруулах тал дээр судалгаа хийж байгаарай. Сайн байна уу захирлаа? Оо, сайн байна уу? За, удахгүй ажил эхэллээ. Та эдтэйгээ холбоо барья гэж бодож ирсэн. Одоо нэрээ юу гэх хэллээ шүү. Захирлаа намайг уучлаарай. Би доктортой тогтсон нэг ажил хий гэж бодоод саяхан нэг байгууллагад ажилд орсон. Ууг нь байнгын ажилтай байдаг бол та эддэг ажиллаад л баймаар байна. Улирлын чанартай болохоор хэцүү юм уу? Оо, харин тийм ээ. Амаргүй гэдгийг ойлгож байна. Санаа зовлтгүй дээ. За, би үйлдвэр орох гэж явж байлаа. Тэгж яагаад нэг хүрээд ирээрээ. Өө, тэгэлгүй яах вэ? Оо, ашгүй та ирсэн үү хаа? Энэ шилнүүд том жижиг байгаас болоод ариутгал дээр их асуудал үүсэж байна л да. Бас зарим шилнүүдийн амсран сэтэрхий байгаад байна. За. Ер нь асуудлууд байгаад байна шүү. Нэг шийдэл олохгүй бол өвсөн дунд унсан зөв шиг болох нь. Эхнээс нь дид бүтцээр нь авч шийдэхгүй бол болохгүй болоод эхэллээ шүү. Харин тийм ээ. Бид ер нь л их хэцүү салбарт хүч үзсэн шүү. Зүгээр дээ миний дүү. Анхдагч байна гэдэг, бүхнийг тгээс нь эхэлнэ гэдэг яаж ямар байх вүлээ дээ. Ямар сайндаа л ах нь шинээр хідэн тоног төхөөрөмж гараараа хийж явахт баг зохион бүтээгч болоод байна шүү дээ. Тэр үед тэдэнд энэ мэдчлэн олон асуудал сорилт бэрхшээлүүд гарч байсан ч урдаа том зориг тавьсан тэд шантарч моголгүйгээр арга замуудыг хайсаар л байлаа. Тоног төхөөрөмжийн дутагдaltaй жигд хэрчиж чадахгүй гэх мэт үйлдвэрлэлийн талаар туршлага муутайгаас болж асуудлууд гарч байлаа. Хаа та энийг хартаа.